За эхэлнэ. За сайн бацхан уу та бүхэндээ энэ өдрийн одоо тийм миний влогийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргье. За Эрдэнэтэд амьдрах тэ одоо бас хамгийн том шалтгаануудын нэг бол найрамдал эрдэнэс хүүхдийн туслан байгаа. За тэгээд миний хувьд бол 2006 оноос хойш 2015 он хүртэл энэ тусланд 10 гаруй жил амарч исэн. За тэгээ 16 17 онуудад багшилж исэн байгаа. Тэгээд энд бол миний хүүхэд нас өнгөрсөн. Тэгээд ер нь бол хүүхдийн тусланд амрах ямар гоё давуу талтай вэ гэдгийг талаар өнөөдөр юм гоё бүтэн влог хийх гэж байна. Тэгээд ямар ч сан хүүхд хамгааллын одоо юун дээр гэрэн дээр гар үсэг зураад орж ирсэн байгаа. За тэгээд туслангийнхан гоё бажаатай өмссөн байна. Гоё залуу бага нас, залуу нас, хүүхэд нас бүх юу дурсамж орж ирээд маш гоё байна. За одоо хүүхдүүд орой хоолндоо орж ийн. Тэгээ одоо cover night-тай юм байна. Тэгэхээр cover night дээр уулзцгаая. Найрамдал эрдэнэс хүүхдийн туслан маань түрүү жил хоолны асуудлаас болоод бөө юм болжсэн баггүй. Тэгээд энэ жилээс ер нь юу байсан бэ? Монгол друшин гэж байдаг. Тэрийг ерөөсөө хүүхд авахаа болоод зөвхөн одоо энэ харагдж байгаа Орос друшин дээр 180 хүүхд ер нь авах тийм юутай ажиллаж байгаа юм байна. Тэгээ одоо энэ 4-р ээлжээр 154 хүүхд амарч байгаа. 6 бүлэгтэй маш цөөхөн хүүхдтэй амарч байгаа юм байна. Тэгээ одоо энэ хүүхд хамгааллын юм дээр гар үсэг зурсан болохоор яг хүүхдийг нүрийг авч бичиж болохгүй, яг алс холоос бичиж болох юм байна. Тэгээд сонноос их юм бол энэ хойд юу галтгаараа явж хоол иддэг гэсний болоод одоо яг энэ чинь ирүүл ахуу юугаар хангаад яг энэ дружин дотроо хоолнд ордог болсон юм байна. Яа. Спорт заланд орж ирсэн байна. За энэ спорт заланд бол ер нь сагсан бөмбөг одоо буухай. Тэгээ янз бүрийн тэмцээн уралдаан, за бороо шороо орвол спорт зааландаа ингээд уралдаан тэмцээн зохиодог. За гоё туслангаа үнэхээр сансан биш үү гэд ороод ирсэн чи яг гоё дурсамжууд санаанд орж ийн. Ер нь нөгөө хүүхдийг тусланд явуулахад ямар давуу талтай вэ гэхээр ер нь нөгөө бие дааж сурах те. Одоо чи нөгөө найз нөхөдтэй болох. Одоо энэ одоо үеийн хүүхдүүд чинь уцсны хамааралтай болчиход байгаа шүү дээ. Тэгээ уцснаас зайтай байх одоо 7 хоног уцснаас зайтай байх энэ чинь тэгээд ер нь хүүхдийг аягүй гоё зай завсаргүй ер нь тэмцээн уралдаан зохиочдөг болохоор юун тэр уц моц үзэхтэй ямар ч тийм зав гарахгүй гоё тэмцээн уралдаанд оролцоод найз нөхөдтэй болоод аягүй гоё 7 хоног хүмүүжээд явдаг. Тэгээд туслан дээр бас юу сурдаг вэ гэхээр ингээд ногоон байгууламжаа хайрлж сурдаг. За нэг найз нөхөдтэйгөө бинийгаа хүндэлж сурдаг. Одоо энэ чинь 7 хоног цуг амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бинийгаа одоо хүндэлж сурна, хүний хувийн орон зай гэдгийг ойлгож сурна. Тэгэхээр өөрөө хүүхдийн тусланд амарнаа гэдэг чинь бол маш гоё том давуу тал байдаг. За арт түмэн чингүү нэрээрээ. За сайн байцгаана. Нэг. Ямар ч одоо туслангийн талаараа хэлцүүлээч. Манай туслан энэ жилийн нэг онцлог нь болохоор өмнө нөгөө нэг 500 хүүхдийн чадaltaй байсан бол энэ жил 180 хүүхд авч байгаа. Нөгөө 2 4 шин дээр авдаг байж байгаа. Энэ жил 1 4 шин дээр авдаг болчихж байгаа хүүхдүүдтэй. Тэгээ ерөөхдөө манай туслан ингээд дотроо галтгаатай болсон. За нэг давуу тал гэх юм бол хүүхдүүд нөгөө дэше зуны галтгаагаар алхаж уг нь алхах хүүхдүүдийн хөдөлгөөнд нь айгуу сайн байсан боловч одоо тэгээд энэ жилээс дотроо галтгаатай болсон. Полник одоо бүх юмуд нь дотроо галт дүүш нь өрөөндөө болсон. Өрөөндөө дүүштэй болсон бүх хүүхдүүд одоо хуучин шиг 2 4 жинтэй тэгээ нөгөө 1 4 жиндээ ээлжиж бүлгүүд ордог байсан бол болцсон. Тэгээ энэ жилийн хоолны чанарын баталгаас айгуу сайжирсан байгаа. За нэг иймэрхүү л байна та манай тусал. Ямар бүлэг дээр байгаа вэ? Би ч нөхөрлөл бүлэг юм багш. Тийм. Юу яаж болох вэ? Хоёул танаа бүлгийн хүүхдээс зөвшөөрөл авч байгаа. За. Бүлгийн нөгөө нэр өрөө одоо тэр чинь бас гоё үүрэг. Манай нэр өрөө энд одоо бичээдтэй байна. Ер нь бол ханы самбар дээр хэлүүлвэл бас гоё шүү. Тгий. Гарч байгаа тийм. Ямар ч асууж идэх. Тгий асууж байгаа. Хүүхд хамгааллын бодлого гэдэг хүүхдийг бас хамаагүй тэгж гэж. Манай бүлгийн нэр өрөө нөхөрлөл бүлэг бид ирлээ. Бусад бүлгийн оноо хэд вүлээ? Бидний урал болвол бид бавгийн тэлээ гэж байгаа. Ямар ч одоо дүүлгүй байчих. Бүлгээ жигсааж агаад хүүхдүүдээс асуугаад болно гэх юм бол бичээд болохгүй гэвэл бичгүйгээр тэгээ байч. За окей. За.
Танаа бүлэгч гадаа гараад ирсэн байгаа юм шүү. Тийм гараад ирсэн жигс чинь одоо тийм хүлээгээд. Одоо хүлээ тийм жигс гараад асууч тийм. За манайха тэгээд манайха энэ багшиг нөгөө амардаг байх үед манай бүлгийн багш байсан Саша гэдэг балгаан багш байгаа байхгүй юу. Тэгээд ингээд нөгөө нэг рил хийгээд явж байгаа маань влог эхлүүлээд явж байгаа маань. Тэгээд та хэд юу яагаад өгөх боломжтой вэ гэнэ? Бүлгэрээ нэг бүлгийнхээ нэр өрөөг хэлүүлээд өгөх боломжтой юу гэнэ? Тэгөө. Ямар өрөөгөө хэлэх вэ? Аавгийн хэлээгээ юу? За яах юм бэ? Эхний өрөөгөө хэлчихье. Хамгийн эхний өдрийн өрөө. Аа? Нөхөрлөл ирсэн байна. Хард дэш. Бидний илэрхийлэн духан дээрээс баруун тийш. Аа? Нөхөрлөл биднийг харцгаа, чадвал биднийг дарцгаа байсан шүү дээ. За. Манай бүлгийн нэр. Нөхөрлөл биднийг харцгаа, чадвал биднийг дарцгаа. Манай бүлгийн өрөө. Нөхөрлөл ирсэн байна. Хард дэш. Бидний илэрхийлэн духан дээрээс баруун тийш. Хаалт хийг бүшүүдээс хамаанаа хүүхийг бүшүүдээс ихний өрөө хөнгөө яваа духан дээрч Кис. Яа. За нэг юм байна да. Маа згнэ за. Маа за. Яа, за манай бүлгийн Мац. Араа харж яваарэ гэдэг Мацтай манаш. Тий. Өөр гоё үзүүлэх юм байна. Яана шилдэг хүүхд мөхт эхлээг болохоор сайн үзүүлэх юм. Маргааш л бидэд шилдэг хүүхдэд бэлдэж өгдөг. Тий. Сая нөгөө чимээг болгоо яаж чимээг болгоод юм? Nike. Adidas, Puma. Бусад багш нөгөө бүлгүүд нөгөө 3 гэх тэгэнгүүт 2 1 гэдэг штэ. Марга болохоор арай өөр төрлийн нэг Nike гэх тэгэнгүүт нэг Adidas, Puma гэх маягийн. За одоо гоё cover night юм шүү дээ. За тий. cover night дээр нь гоё иргэд бол. За тэгээ. Cover night-аар алцсан. Энэ юу болоод юм бичингүлээ? Нөгөө юу юм багш нөгөө бүлгийн нөгөө рил уралдаан зарлцсан байгаа тийм марга тэрэндээ бэлдээд нэг рил хийх гээд одоо энэ үцэх гээд. Тэгж гоё сонирхоод цуг оролцож болно шүү дээ. Тий. Одоо эмгтэй өгч 5 зам дээр нөгөө cover night-ийн тайзны жимэг л хийж байгаа эмгтэй өгч нар тий. Бас амар бэлддэг байсан шүү Тий. дээ. Сандлаа зүг. Та чинь бүрийн Апорто бонготой болсон. бонготой А тий. Энэ жилээс л болж байгаа. Өмнө жил бид нар чинь 500 хүүхд авдаг байхдаа бид хэд чинь диско талбаагаас шилдэг хүүхд рүүгээ зөөгөө шилдэг хүүхдээс өргөжлөд буцаал оройны үдшилдэг рүүгээ гээл зөөдөг байсан. Энэ жил хийгээд зөөдөг байсан. тий. Энэ жил би нөө орж ирэхэд хардаж та энэгээр зөөсөн. харин тий. Энэ жил манай тий. Жаргаад ийнө. Тий. Жохоо. Сэлэнг амралтын баазаас бидэнд цэслэнгийн репортер бонго гаргаж өгөөд тий. Тэгээ бидэд энтэйгээ ер нь юмнуудаа зөөчүүл тий. Хамаагүй амархан болчиход байна. Одоо тэгвэл гоё рилийн юунд ч гоё оролцоо. Тэгээ. Юу очтох вэ? За. Nadie anda parado. За Цуслангийн бавгах өрөөнд орж ирсэн байна. За олон түмнээ I stop химээ. Баби нэрээрээ олон түмнээ алдарсан. Гүү нэг аваад Чингүнээ энэ бавч яагаад байгаа юм бэ? манай баа зүгээр. Ой влогын дээр юм уу орж олохгүй шүү. YouTube цаанаас нь бандад ий шүү. За баби өгч яриа өгчлээ. Тийм жариг үстэй. Араад би чаадыг хоолж өгөө тэгээд гоо блог хийх гэсэн надаас яриа мэрэ битээ авсан шүү дээ. 2000 хэдэн оноос хойш багшилж байгаа юм бэ хэлж шүү дээ. Нэг оноос. За 5 зам руу гарч ирээд суултаа хийчих босч байна. За манай ирчүүд маань октоудаас суулгаад октоудаар зогсож байгаа манай ирчүүд. За манай ирчүүд маань октоудаас суулгаад өөрсдөө зогсож байна.
Хотод бүлэг бэл нөө. Танай бүлгийн нэр. Биш шивээ, ганцаар биш хамтаа, зүгээр биш хамгийн тод бид бол одод. Окей. Танай бүлгийн өрөө. Тэнгэрт биш газар гэрлэх одод, тэнгэрийн ордоос илүү тодорхойд, харах үед бид илүү тод, харах болно одод бидний цаг. Окей. Одоо та нарын цаг шүү ямар байна. За. Түүний араас хүчин төгөлдөр анаа нэрээр байна. Юусэн сүлэг нөө. Окей. За. Танай бүлгийн нэр. Танай бүлгийн өрөө. Эндээс бүлэг гинтэрлээ, их хүчээрээ бүгдийг сэрээлээ, зориг байв тайцнээ гараарай, зовлог багтаавар замаа тавиарай, ядолоо бидний ганцхан зав, эндээс ихэд босгон нам. Нэрээр таамтай тавьчих. Зэрэгс бүлэг бэл нөө. Танай бүлгийн нэр. Осын зүүн жигүүрийн Орсын зүүн жигүүрийн шатны шатны хажуу. хажуу бүлгийн өрөө. Окей. Дараа дахиад асууад. За дахиад асууад. Баяр хэлээ. За. Танай бүлгийн өрөө. Энэ нэр оригин төрөө. Яа дэвда? Я дараг бүлэг. Сонсон бүлэг бэл нөө. Танай бүлгийн нэр. Бидний гэр, сасар бидний нэр, жигүүрийн дашны бүлгүүд бүгд одоос нэр. Танай бүлгийн өрөө. Дараагийн бүлэг байна. За нэрм бүлэг бэл нөө. За нэрм бүлэг бэл нөө. Танай бүлгийн нэр. Нэрмдэл мөрөндөө бүлгийн өрөө. Бид өөрөөс ялгсан, бусад бүлэг хятадсан, бидний хараад бүлтэлсэн, богод хүсэн нийлбэлсэн, диско таслай досолхон, дижэн дээрээ ноёрхон, нэрдэд бид мартайсан, найрамдал сон өргөн, бүлгүүдийг цум өргөн. Окей. Нөхөрлөл. Я. Өдрөөс хага бос зогсож яваад. Гэнгүү те. Окей. За нөхөрлөл бүлэг бэл нөө. Танай бүлгийн нэр. Бүлэг бидлээ, бусад бүлгийн оноо хийдлээ, биднийг ордолж бид баугийн тэлээ. Баугийн тэлээ бүлгийн өрөө. Забавляй. Өдөр нөр тань. Гүрэн өрөвчтэй байна. Чингүнэ. Корнер дээр дууссан уу? Би ч уг нь туулдгүй маа. Гэтэ яг хоо баутагаар хэлээд битэр чинь хоёул айстоп их сонсдгийн болохоор айстоп нэг ойлгох хэрэгтэй гэдэг дог явъя гэж бодсон. Гэтэ
Хэдэн бэ явчих уу? Яах юм бэ? Дэви. Юу лээ оюутан хүүхд лөө. Ойтаа. Хэцээ их сургуулийн эргэцэн 3 дугаар курс байт. Хойлоо сурдаг. Тэ. За цуслан дээр явж ирсэн чинь нэг гоё зочинтой таарлаа. За Эрдэнэт Miners те. Омны Эрдэнэт Miners-ийн төвийн тоглогч одоо Эрдүүтэйгээ таарлаа. Сайн байцгаана уу. За цусланд юу хийж байгаа вэ? Цусланд амранга хөөхтөд цагсан бөмбөгийн агаш шатны хичээл орж байгаа. Хичээл орж байгаа те. За тэгвэл инхүүлээ тоглохоо одоо Орландо Magic-ээс. За чи одоо өнөө шин тоглох байхаа 4 цагаас тоглох. За хідүүлээ инхүүлээгээ хараад сууж ийта те. Тоглосоо гэл. Одоо энэ чинь Монгол Монгол байж л шүү дээ. те Монголын баг анхны бүх юмных нь одоо анхных болсон шүү дээ те. Анхдагч гэдэг. Анхлагч яваад байгаа болохоор бас айгүй хэцүү байгаа. Гэт найстаа. Хайгоо. Юу болчихно? За шар өнгөсөн юм байна. Йоо, цуслан дээр ирээд одоо нэг cover night болж байна. Тэгсэн чинь ингээд гоё зочинтой таарсан. За би одоо та нартай харуулъя. За өөрийгөө гоё танилцуулаач. Сайн байцгаана уу? Намайг Гайрны Батхүдэр гэдэг 13 настай найрамдал бүлгийн амрагч байна. За цуслан дээрээ сэтгэл хэр байна? Цусланд бол маш гоё байна. Агаар байгалан сайхан, хүчил төрөгчтэй, цэвэр агаартай Улаанбаатарын хажууд бол гоё байна. Тэгээ хажууд харьцуулбал гоё байна. Харьцуулбал гоё тий. Тийм. За жоо нааш нөө хөгжил байгаарай байна. За. Би нөгөө танаа нөө багт үгийн нөө G-Kids лөө. Тийм. Тэр юу пэйжээс дагдаг байхгүй юу? Тэгээд харж исэн чи та 2 дугаар ээлжээр бас амарч исэн тий. Тийм. Тэгээд дахиад ирэхээр бас юм тий 4 дугаар ээлжээр. Тийм 5 дугаар ээлжээр дахиад бас амарх юм. дахиад. Зөө бүр 3 ээлж амарх юм байна тий. Тийм бол гоё газар байна да энэ. Тийм. Одоо би болохоор сая түрүү хэлсэнтэй одоо нөгөө Эрдэнэтэд амьдрах шалтгаан гэдэг ийм тийм хийж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд одоо энэ өнөөдрийн дугаар болохоор ийм туслангаа гоё сурчлаад ийм хүүхдийн төсөл ямар гоё вэ гэдэг ингээд өнөөдрийн влог хийж байгаа. За манай цусланд бол амрах шалтгааны нэгдэх нь багш нар нь бол үнэхээр гоё хандлагатай, гоё харьцдаг. Хоёр дахь шалтгаан бол одоо ингээд сайхан те энэ цэвэр агаар, байгаль, тэнгэр одоо ийм амар гоё харагдаж байгаа байхгүй. Гурав дахь шалтгаан гэвэл үнэхээр хөгжилтэй, хөтөлбөрүүттэй. Ерөөсөө уцаа мэйжих зав байхгүй. Дандаа завгүй байлгадаг. 7 хоног бол зүгээр л харавсан сум шиг хурдан явж байна. Тий Эрдэнэтэд юу н орсон уу Эрдэнэт рүү? Эрдэнэт рүү юу? Эрдэнэт рүү орсон. Эрдэнэт рүү орсон. Эрдэнэт ямар байна? Эрдэнэтэд гоё байлээ. Улаанбаатарыг бодвол төвжрээ байгаа юм байлээ. Тий төвжрээ байхгүй ямар ч стресс байхгүй байгаа тий. Орчны чимээ мэмэг. За баярлаа яриа өгсөн. Баярлаа. За баяртай сайхан амраарай. Сайхан амраарай. За баярлаа. За одоо ингээд влого дуусгахад дараа би бүр яг ирж байгаад юу яа бүр яг өглөөнөөс орой хүртэл яг нэг амарч яг гоё цусланд яг нэг өдөр яг юу болд юм бэ гэдгийг гоё харуулна. Өнөөдөр яг л ч нөгөө cover night-тай. Тэгээ багш нар завгүй, хүүхдүүд завгүй. Тэгээ би ч аягүй нөгөө яаруу ирсэн болохоор тэгээ өнөөдрийн влог маань ингээд өндөрлөе да. Тэгээд өнөөдөр бол бүтэн влог хийж үзлээ. Ер нь бас чанга байд юм байна. Тэгээд найрамдлын Эрдэнэс цуслангаа сансан байна гоё. Зүгээр л дурсамж тий. Бүр маш их юм санаанд орж ийн тий 10 жилийн өмнөх 20 жилийн өмнөх би анх бол баг 20 жилийн өмнө амарч исэн. За тэгээд ийм байна да. За тэгээд энэ бол Эрдэнэтэд амьдрах хамгийн том шалтгаануудын нэг. Яагаад гэвэл Эрдэнэт хотын хүүхдүүд гокын цусландаа амардаг. Тэгээд одоо энэ 7 хоног аав ээжээсээ хол бие даадаг. За яагаад бие даадаг вэ гэж хэлж байгаа хэрэг энэ
7 хоног яг нөө хагас цэрэгчлэлтийн байдалтай байдаг хөхгүй. Яг ингээд нөгөө зарим үед яг цэрэгт байгаа юм шиг те. Тэгэхгүй бол одоо болохгүй шүү дээ. Энэ 40 нэг бүлэг чинь 30 40 хүүхэд байгаа. Тэд нар чинь ингээд дураараа ийш тийш яваад байж болохгүй. Тийм болохоор ер нь хагас цэрэгчлэлтийн байдалтай байдаг. Тэгэхээр ер нь хүүхдүүд нөгөө биеэ дагаад ер нь ийм байх хэвээр би ингэх хэвээр байна гэд суралцаад явдаг. Тэгэхээр энэ л Эрдэнтийн хүүхдүүдийн хүмүүжил яаж өсч явах гэхээр энэ цуслантай бол нэгт холбоотой. Тийм болохоор энэ бол Эрдэнэ хотод амьдрах бас нэг том шалтгаануудын нэг юм аа. За тэгээд энэ хүртэл үтсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд цуслангаа санаж байгаа хүмүүсээ үл тэр нэг хүүхд хамгааллын нэг юм гэрээтэй болцсон байлээ. Тийм гэрээн дээр ингээд ямар шалтгаанаар орж байгаа одоо ингээд нэг гэрээнд дурцсан юмнууд байгаа. Тэрэн дээр гар үсэг зурж ордог. Тийм болсон байлээ шүү. За цагаан алган дээр ирсэн байна. За манай хуучин диско талбай. Хуучин гинэ одоо диско талбай харагдаж байна. За тэр Монголд рүүшээ харагдаж байна. За одоо энэ 5 зам дээр Core Night болж байна. За зэн цуслангаасаа явмааргүй санагдаж байна. За тэгээд энэ үрээд влогоо дуусгая да. Энэ хүртэл үзсэн хүн байвал баярлалаа. Утгагүй дараагийн гоё бүтэн нэг өдрийн влогоор уулзнаа. Баяр та.